За сайн байцгаана уу? Намайг Туул гэдэг хоол зүйч хүнсний эрүүл ахуйч мэрэгчлээ. За би та бүхэн өнөөдөр стрессийг бууруулдаг хүнсний талаарх товч мэдээлэл хүргэе. За нэгдүгürt нь овёсны нэвс ордог. За халуун усан твтээс овёсны нэвс нь серотонин буюу аз жаргалын дааврын хэмжээг нэмэгдүүлж тархины үйл ажиллагааг хамраадаг байна. За дараагийн дугаарт нийлмэл нүүрс ордог. Нүүрс нь ерөөдөө тархины үйл ажиллагааг дэмждэг шимп бодис байдаг. За серотонин дааврын ялгарлыг сайн байлгахын тулд нийлмэл нүүрс сэргийлэх хэрэгтэй. Учир нь нийлмэл нүүрс нь бид илүү удаан боловсрдог байна. За цэм нэмэр баялаг хүн сэргийлэх хэрэгтэй. За жүрч, нимбэг, чацарган, киви, чинжүү зэрэг цэм нэмийн агуулмж өндөртэй хүнс нь стрессийн даавар буюу кортизолын хэмжээг багасгаж дархлааг дэмждэг нутагдсан байдаг байна. За гүн ногоонгийн ногоо, бууцай, брокколи, яншуй гэх мэт ногоонгийн ногоонд эрдэс бодис магний их агуулдаг байна. За магний нь стрессийн дааврыг бууруулах, серотонин болон мелатонин буюу нойрны дааврын ялгарлыг дэмжиж өгдөг. Магний дутснаар ядрах, толгой өвдөх, шинж тэмдэг илэрч улмаар стресс үүсдэг байна. За загас нь омега 3 тосны хүчлээр баялаг байдаг. Омега 3 тосны хүчил нь стрессийн даавар огцом хэсгээс сэргийлэхээс гадна зүрх судасны өвчин, сэтгэл гутрал, сарын дэмдгийн үеийн хямрал үүсгэхээс хамгаалдаг байна. За сүү унтахын өмнө нэг аяга халуун сүү ууснаар серотонины ялгарлыг идэвхжүүлж сайхан унтаж амрахад нөлөөлдөг. За сүүнд агуулгадах кальцийн сэтгэл зовлоныг басдах нь бас тогтоогдсон байна. За хоол зүйчид тосгүй эсвэл тосыг нь багасгасан сүү эргэлхийг зөвлөдөг байгаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.